манай хайлын хамгийн өндөр цэг энэ байна. 4914 м гээд. Одоо эндээс доошоо бид урууданда. За. Өглөөний минь манайха. Манай хайлын хүнд эсгөөд өрнөж байна. Урчин хамгийн өндөр газар хоногдлоо. 4650 м. Одоо энэ маш хүйтэн байна. Өглөө. Босоод одоо 7. Биш 6:40 байна тий. Одоо 6:40-с бид хөдлөлөө. Өнөөдөр бид амжаад 1 цаг хэд чилийн хил дээр өссөн баг хэвээр. Тэгээд ингэж явж байна. За бид нэр таштуудлаасаа хөдлөөд нэг 15 минут яваад ийм улаан хаттай газар ирсэн чинь Вискача гэдэг энэ Андын нуруунд л амьдардаг ийм туулаа биш. Яг Вискача гэдэг би англиар бас нэрийг хайсан чи Вискача гэж гарч ижээ лээ. Тэг өдрийн өглөө босоод энэ сайд юм тий. Шөнийн амьдралтай биш өдрийн амьдралтай болохоор дөнгөж сая сэрээд ингээд гараад байж байна. Айгу орцуултай тий. Тэр. Ийм ээ. Түсвэрхгүй штэ. Нэ фрэнд гинэ. Тий хараа. Айгу нэ. Айгу найзлах амт ингэж штэ. Ямар урцуултай туулаа гэсэн чинь мэдээж зэрэг бодоод юу бичийн талхад төр байгаа тэрийг хамаагүй зэлэг амтанд хоолж ирэн болохгүй. Тийм учраас мэдээж хоол гарч ирсэн гэсэн хоол өгөхгүй. Унаны нана. Ани. Тулаанаас өөр юм байна. Тийм бас нэг л шүү дээ. Өглөө хас харвас эхэлсэн. Тэгээ шууд хасах 6 нар хүчтэй болж эхэлж байна. Манай их баг газрын чулуутай бас төстэй маа энэ хаднууд нь. Энд нөхөр бас нэг нөхөр сууж байна. Нуутж байгаа юм биш үү? Ай хөдөлж шүү. Тэр. Ой яа. Вискача. Би зургийг авах. Ача. Нөхөр чинь найр шиг амтын гинэ. Тэг хүрээд ирдэг ингээд. Тэгээд хамгийн гол энэ амтныг нөгөө шашны үйл тэглэх гээд нөгөө шулмын үйлдгийг дээр өдрөөс шулмын үйлдгийг ярьдаг. Тэгээ олноор нь авч агансаар агаад баг усах шахаад цөөхөн үлдсэн байгаа юм шүү дээ. Нөө чинчилаа бол бүр бараг устж байгаа юм байл. Тий. Өөр юунд юу л нөгөө маш өнтэй өстэй. Шашны үйл хэрэгт өгөөд юу гэдэг вэ чинь. Үйлдэл үү? Яа нэг өргөл барьдаг шүү дээ. Өргөл бариад. Тий. Тэгээд дуусах байгаа юм л да. За баяртай. It's so stupid, you know. That is So. Andean cosmovision. It's retribution to Mother Earth. It's the culture. It's a contrary. That is the culture. You don't know the things which used to happen on the mines, visiting inside of the mines. They sacrifice dozens of llamas. And some people who is very active. Хатуулын халуун уур гэхүүд одоо гейзер гэдэг байгаа шүү дээ. Газраас гарч ирж байгаа. Тийм газар ирсэн байна. Одоо манай хөтөж бидэрт хаагур үзүүлэн. Тэр нөгөө машин нэвтэрч хоёр жуулч маань энэ чинь хүлээгээд машина засаг хүлээгээд байна.
да ингээс харлаа. Ой, нэр сүлхүр өнөртөж шүү. Наач харагдаж байна уу? Тий, аюу харагдаж байна. Буудаж штэ. Тэндээс бас харагдаж байна. Автобустаар босож штэ. Энээс аваад нүүрнэд хөл арсан дагуул сайн гэж үсэн манай гэж. You can create a spa here. Yes, spa. Hot spa. Hot spa. Hold on. What is over there? We are going there. No worries. Okay. Болгоомжтой яваарай гэсэн шүү. Хана. Хайбар дуурын 100 хаштай бараг. Тэ харуулсан. Нэрс босож өгч өндөө дотор. Тоор сайн босч чинь тий. Санаа шүү дээ. Цаавлаш. Сайн газар байна. Саний мэдчихлээ. За, энийг чулуу мод гэж нэрлэдэг юм байна. Энэ газар одоо 4580 км байна. Тэгээ өдөртөө 25-30 юм, оройос хас 25 өгдөг. Тэгээд ийм эстэрс уур амьсгалтай газар юм байна. Тэгээ галтуулын одоо юу гэсэн юм шиг байна тий. 5 м өндөр гэсэн нэг чулуутсан мод, чулуу мод гэдэг нэртэй. Тэнд бас яг хоёртай юм байгаа байна. Тэгээ ийм цөл байна энэ чи. Тэгээ одоо ингээд чилийн хил рүү ойртож явна. Улаан нуур, улаан лагун гэж байгаа. Энэ нууранд төрөл бүрийн эрдэс бодис байдаг учраас өнгөө байнга сольдог гинэ. Нэг өдрийн дотор өнгөө янз бүр солиод өдөөс хойш 4 хагасаас 6 хагасын хооронд улаан болчдөг гэж байна. Давстай, тийм гоё уултай, галтуул, энэ галтуул гэсэн.
галтуулын цаана халуун аршаа маа гэсэн. За энд бас их гоё фламинго шуунууд одоо би ингээд татаад үзүүлье. Энэ Боливийн үндэсний цэцэд хүрээлэн тэр цаана цаагараад байгаа. Тэр шүү дээ тэр. Тий. Энэ гоос тий. Айсберг Энэ. Эвлэж. Энэ. Тий. яг айсберг шиг. Энэ ингээд мөсөв уус юм, жижиг мөсөв уус юм харагдаж байгаа. Энэ боорокс. Тий. Гоо сайхан төлбөрийн одоо үнэт эзэс тэр ашигладаг хэрэгдэг ийм түүхийд байна. Тэгээ энэ нуур нөгөө үндэсний эзэс төрөл учраас эндээс холбогддог гинэ. Өөр газраас холбогддог гэдэг гэж байна. Ийм гоё үзэсгэлэнтэй нуур байна. Харалт энэ гурвалжтай тэ доор яг ингэ тал шиг. Тий. Тал шиг. Сая бид нар юунаас тэр дээр тосбоодоос доош буучаад 1 цагийн дотор агаарын хэм 15 хувиар багассан тий. Ихсэн. Хасах 8-аас ихсэн тий. Хасах 8 байснаа 7 градус. Цагийн дотор. Хасах 8 байсаа цагийн дотор нэмэх 7 болсон тий. Тий. Тэгээ ингээд цагийн дотор 15 градусын хил бэлзэл. Өдөртөө энд бол мэдээж тэгээд 20 градус хүрнэ. Шөнөдөө бол хасах 25 байсан. Та нар эдийг ажиглавал тэр гурвалжин уул толдож харагдаж байгаа. Өдөөс хойш одоо бид нар энэ зүг рүү явна. Тэнд болохоор газар доороос маш их халуун олон гейзерүүдтэй тэнтэй уст орж болно гэсэн бид нар устд орохыг бодно. Нар дээшлэх тусам өнгөн ингээ өөрчлөлтөд байгаа. Сая би яг явах хэвээр буцаад бууж ирээд ахаад бичлэг юмар санагдлаа та нарт зориулаад харж байгаа энэ олон фламинго тэр ингээ бүр ингээ янз бүрийн өнгө цэнхэр цагаан улаан ягаан энэ бүр гоё өнгө хараа ингээ өнгөн ингээ өөрчлөлтөд байдаг. Стоо газар. Lonely flamingo. He likes lonely life. Викуня. Халуун аршаанд ирчээд байна. За энэ нөгөө зэрлэг викуня гэдэг амт энд ингэ явж байгаа. Одоо халуун аршаанд орно да. Энэ одоо энэ 4400 доош бууж байгаа шүү дээ. 4412 м. Тэр байна. Тэгээ энэ цагаан халуун аршаанд ордог гинэ. За энэ халуун аршаанд орё. Бүгдээрээ. Суцаа соличоод. Та нарыг хацтай байна гинэ. Энд одоо халуун аршаанд битүү жуулчод байдаг. Одоо өнөөдөр ингээ хүн баа зүйтэй бид өглөө чиглэлд гарсан л да. Энэ ингээ хуцаа солих юм байна. Тий. Тэгээд энэ чи энд халуун энд байна. Нэг нь нөгөөх нь тэнд байна. Энэ нөгөө тавцаа нуур. Доороо истэ юм байна. За. Жижиг чулуу. Истэ аюу гоё халуун байна. Энэ хатан дээгүүр бас викунянууд явж илээ.
За ингээд байгалийн хазаа оршаа. Икүний ингээ явж. Хатээ цаа доорнод бас фламинго шоуд дөрөн байгаа. Татагдах нь юу? Тэг явж дээ фламинго шоуд зөндөө. Викуния. За бид өдрийн хоолнд орж. Энэ цөлийг Салвадор Далигийн цөл гэж нэрлэдэг гинэ. Салвадор Дали өөрийн баагүй гэхдээ энэ цөлийг харахаар Салвадор Далигийн зурагтай төстэй ийм гоё өнгөтэй сони байгалийн бүтэц тогтолцоо байдаг гинэ. Хажууд нь байгаа цагаан юм байна. Яг зэрэгэлдээ. Энэ ингээд ногоон сайн доор орсон. Энэ ингээд ногоон нуур. Тэгээд ийшээ очиод энэ ингээд цагаан нуур. Энэ нуур дээр шуумва амт байдаг. Ногоон нуурн дээр байдаг. Тал. Сайн ногоон нуур. Цагаан нуурын хажууд ийм ногоон нуур байна. Энэ ногоон нуур нь арсеник тэгээд зэсэлтэй хортой түгээдс байдаг учраас энэ төрөөс амтан байдаг шууж байдаг гинэ. Тэгээд бол энэ суух юм бол түүний дараа хортой болоод өгдөг. Хортой За Боливд их баярлалаа. Ингээд сүүлийн цаг маань энэ байна. Ингээд бид Чилийн хэр орох гэж байна. So. Тогтой. Chagiscan! Viva Mongolia! Viva Bolivia! Yay! Салют. Sign. Сайн ингээд The cars over there are in Chile. Ah, okay. Maybe some of those is our car. Ингээд цаашаа одоо шууд яг ингээд Болив Чилийн хил дээр ирлээ. Attention here, we go there with passport. Боливийн хил энд байна. Одоо ингээд Боливийн хилийг гараад ингээд Чилийн хил рүү орж ирж байна. За бидний хүлээж авах унаа маань энд хүлээж байна. Чилийн талын унаа чилж орооч. За ингээд манай Чилийн талын машин Mate. Hola, Neme. Oscar Neme, con gusto. Hola. Bolivia. За
Баяртай Боливия. Welcome to Chile. За энэ галтуула Чилийн талаас бид нар одоо маш уруудаж явна. Чилийн талаас маш өдөр харагдаг гэсэн. Одоо энэ Кока-Кола марч гэдэг гэсэн гараж болтоо команд бид хуржингүүдлээ зах дээрээс ингээд аваад энийг зажиж яваад тэгээд Алин нэг хэдийж ажиллаж. хүүхдийнхээ ороод энэ За нэг юм байна. юу өндрийг одоо давж байгаа. Тэгтээ бол насрал бодсон тооцогддог боловч яг энэ өөрөмтөө хольж хийдэг гэсэн бид багаа аваад юм гайв. Таны бол юм үлдэн. Жолооч одоо ингэж идэх бүх юм уу үлдэн дээ. Cambiamos de coche. Último viajecito. My brother. My brother, Abate, nice to meet you. Nice to meet I hope you had a good Good experience. to go there. All right, one day I hope I can come. Окей. Чилд тавтаа морилцоон уу. За энэ ингээд хоёр том галтуул байна. Энэ дээрээ хонхоод. Ингээд сая Чилийн хил яагаад Боливтай хамт байдгүй юм бэ гэдээ асуусан чинь Чил Болив хоёр чинь хоорондоо дипломат харилцаагүй юм байна. Энэ хоорондоо их муу юм байна. Чил чинь яг баруун зүгийн засаглалтай Болив социалист засаглалтай байсан. Сайн шинэ нэр гэж гарсан. Тэгээ хоорондоо хилэн ийм хилийн хяналтын газрууд нь хоорондоо зайтай байдаг гинэ. Одоо тэр газарлаа бид явж байна. Чилийн хилд орж ирж байна. Хилийн шалгалт гэх юм уу да. Тэр ч одоо унаа улам сайжраад дээлсэн мэт нэг тийм. Ангал унаа Тийм. гэдэг. Хэдтийн тэр гэдэг. Хятадын унаа гэн. гэдэг нэр. Чири нэртэй. Одоо ийм замд өдөөний замд ямар байхыг шалгаж байгаа юм бэ? Өдөөний зам хятадын маш ямар швэ гэж шалгаж байгаа ингэ нэг сайхан гоё л маш юм байна. Энэ боломжийг ашиглаад зүгээр сая Болив дайсан талаараа ажилласан юм аа. Одоо нэг хуваалцаад бичлэгээ нөгөө ядуу оронд улс төр шашин хоёр удаа алддаг. Улс төрийн хувьд бол сүүлийн 20 жил социалист зүүн чиглэлийг барьсан засаглал ойлж тэгээд хувийн хвшлийг их багасгаж улсын компани аж ахуйн нэгжийг өргөдгөөд жишээлбэл 3 хувийн онгоцны компаниас нэг болиулаад нэг улсын компани болгоцсон. Тэр нь тэгээд бас тийм одоо сайн нэртэй биш одоо цагаа барьдгүй ч юм уу тийм чанаргүй гэж ярьж байна лээ. Тэгээд энэ улсын компаниуд нь одоо хийх гэмэж байхгүй шаарсан төмөс хүртэл чипс хүртэл хийдэг. Тэгээ улсын компаниуд нь татврын мөнгөөр санхүүж цалинждаг. Тэгээд орлого нь болохоор төр засгийн, луурчид, эрх мэдээлтнүүдийн халаасанд ордог. Тэгээд улсын компаниар дамжуулж сонгуул хийдэг. Ингээд 20 жил тийм одоо засгийн газар сонгож ирсэн байна. Өнөөдөр байдал хүнд байгаа байна. Боливт улсын төсөв байхгүй, мөнгө байхгүй, бүх юм татаас байсан байна. Хүмүүс нь нөгөө тэтгэмж халамж аваад бүр дасчихсан сурцсан. Бензин хүртэл татаастай байсан. Одоо тэгээд мөнгөгүй болсон учраас төршлийн хомсолд орсон. Бензин колонтер бензин авах 8 цаг дугаарлаж байгаа гэсэн үг тийм. 8 цаг дугаарлаж байгаа. Юмны үн нэмэгдсэн. Хүмүүсийн амьдрал нь бол ерөөсөө их тааруу, дорой бас айгүй тийм өргөлтэй байлаа, харамсалтай. Сайхан уус, их баялагтай, үзэх маш их байна. Болив маань. За шашны хувьд бол Болив тарахад бол чөтгөрийн гэж яриад байна. Шулмын гэж ярьдаг юм. Шулмын зах гэж байна. Шулмын араа гэсэн тийм мод байдаг юм байна. Шулмын үүдэл гэж байна. Тэгээд тэр нь болохоор өнөөдөр тэр
лама гээд мал байна. Янз бүрийн амьтны нэлхсийг одоо дахид болгож өргөдөг гин. Саяхан бас ярьсан чинь хөдөө орон нутагт нь нэлхс төрөөд сайхан төсөө өгдөг хүртэл уурхаад ол зомог их улаасаа гэж дахид өргөсөн гэсэн тийм яриа байсан гэж ярьж байна. Уулуургаад ол зомог улаасаа гээд бас олон ламаг зэрэг нядалж бурхандаа дахид өргөдөг гэд ийм нэг сонин одоо шашин гуйсан ухаар сүсэг бишрэл бас байна энэ боловт. Тэр бас би бас зах дээр нь яваад тэр шулмын захыг хараад олон амьтны хэлхсийн хатаасан дахид өргөдөг юмуд байсан. Тэдний би бичлэг зургийг аваагүй надад төрөөс тэр таалагдаагүй. Тэрийг хавилтаа надад тийм онцгой санагдсан. За бас тэр сүмд очоод сүмдлаа басахад лааныхаа тусаар машины дүрс хийгээд машинтаа болно гэж мөрөөдөг юм байна. Дээр уулын гараад Христосын залмаад мөрөхдөө машин худалдаж аваад тийм машинтай болов тийм машин худалдаж авдаг гэдэг энэ бол тэр чигээр гол сүсэг. Шашин бид бас гуйлаад бизнес болгоод ингээд курс болгоод энэ ингээд тарсан нэг нийгэмд аюултай байна. Жишээлбэл тэр католик шашинтай байж байгаа зарим нэг гашны энэ зүйлдэл буруу юм байна. Энэ хүссэн барьсан бүтээн байна гэдэг болоод Христосын шашин руу зарим ороод Христосын шашин бас хүчтэй байдаг юм байна. Түүнээс болоод одоо манай тэр хөтжийн хичин дандаа Иесус Христийн ном уншаад тийм зөвлөгөө өгöd хоорондоо их чадвар шиг хоорондоо ярьцгаа болцсон юм хэцүү байна гэд бас тэгж ярьж байлаа. За иймэрхүү ажилтнууд хийлээ.